төлөвлөлтөн дээр бид ерөөсөө одоо үр дүн гаргаж чадахгүй харагдаад байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр саяхан 2 жилийн үр дүнгийн ярьсан. Тэгэхэд одоо улс эдийн засаг нийгмийн хөгжлийн гол 5 үзүүлэлтийн 3-ыг ухраасан байсан. 60 гаруй их 80 төгрөг зараад гэтэл өнөөдрийн бас яг энэ хөгжлийн төлөвлөгөөний дотор хөгжлийн биш дороодлын төлөвлөгөө маягтай зүгээр санамсаргүй ганц нэг жишээ одоо хэлээ. Хөгжүүлэх биш ухраах үзүүлэлтүүд байгаа юм л да. Жишээлбэл эдийн засгийн эрхчлөөний байдлын индекс 2027 онд 70 төгрөг нэг 70 дугаар байранд оруулна. Өнөөдөр 69 дугаар байранд байгаа байхгүй. Эдийн засгийн одоо эрхчлөлөөг чөлөөлөе одоо хөгжүүлэе гэдэг байгаа мөртлөө нэг байр ухраана гэсэн ийм одоо заалт орж ирсэн байна. Засгийн газрын нийт дөрвийн дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувийг суурь түвшин 39-ийг 50 болгоно. Тэгэхээр өрөө одоо энэ буулгыг гэсэн мөртлөө засгийн газрын одоо өрийг 50% болгож нэмэгдүүлнэ гэсэн ийм тоо байна. Гэр хорооллын айл өрхийн бага урын нарны их үүсрийг нэмэгдүүлэх гээд 1 мегаватт хүргэнэ гэсэн мө. Одоо 1 мегаватт давцсан шүү дээ. Тэр гихмичлэн ингээд сайжруулахгүй бол хариуцлага одоо юу гэдэг энэ төсөвтөр одоо хэрэгэлдэхгүй болоод ч тэр юм уу эсвэл хин хэнд нь хэрэггүй одоо бичиг баримт болоод тэгдэг ч юм уу ач холбогдол бага өгöd энэ хөгжүүлэх биш ингээд ухраах үзүүлэлтүүд энэ дотор орцсон явах юм. Тэгээ мөнгө зарна гэдэг энийг юу анхаарна үзээ эдийн засгийн хөгжлийн яам. Тэгээ нэг үрчлэн харахгүй бол зөв энэ тэндээс өгсөн тоонуудыг нийлүүлээд үзэхээр бас ийм асуудлууд харагдаад байна шүү. Та бүхэн бас нарийн юмнуудын бас орж хараарай гэдэг. Тэгээ хэдэн асуулт байна. За нэгдүгээрт авилгалтай холбоотой авилгалын индексийг авилгалын төсөөлийн индексийг 31 байсныг 35 болгоно гэж. Тэгэхээр энэ нэг 5 гол үзүүлэлтүүдийг энээс одоо холбоотой энэ шүгэл үлээгчийн хамгаалах хуулийн талаар хууль зүйн сайдаас асуумаар. Энэ хууль хэзээ орж ирэх юм бэ? Хоёрдугаарт нь энэ шүүхээр энэ авилгалтай холбоотой хэрэг шийдэгдэж байгаа асуудал одоо шийдэгдэж энэ үзүүлэлт одоо сайжрах болцоод. Тэгэхээр энэ авилгалтай тэмцэх газраас ч юм уу энэ холбогдох байгууллага байвал энэ шүүхээр одоо энэ авилгалын хэрэг шийдэгдэх энэ процесс дээр ямар ахиц дэвшил гаргана гэж энэ 31 оноогоо яаж 35 болгоно гэж төсөөлж байгаа гэдэг асуудал байна. Дээр нь бас энэ ил тод байдал иргэдийн нийтийн өмч одоо хөрөнгийн ашиглалтыг ил тод мэдэх энэ зарчим бол бас алдагдаад байгаа. Нууцад оруулдаг, олон улсын гэрээ болгодог. Тэгээд одоо жишээл баг төрийн яамдууд нь ортол нөгөө яамнаас мэдээлэл авахтаа өөр улсаас зөвшөөрөл авдаг иймэрхүү байдалтай байгаа да. Тэгээ энэ дээр одоо ямар нэг юм төлөвлөж байгаа юу? За хоёрдугаарт нь эрчим хүчний салбараас энэ эрчим хүчний үн тарифыг индексжүүлнэ гэсэн байна. Тэгэхээр ер нь энэ одоо хизээ индекс хэдэн хувь нэмэгдэхээр энэ жилийн хувьд 27 он төлөвлөж байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. Яг энэ индексжүүлэх нь зөв үү эсвэл энэ боломжтой байна уу? Эрчим хүчний зохицуулах хороо маань бас яг бие даасан байдлаар бас энэ ажиллаж чадахгүй харагдаад байгаа. Дараа нь эрчим хүчний салбар дээр 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цэглэн станц барих төслийг хэрэгжүүлнэ гэдэг. Энэ асар олон жил ярьж байгаа. Бид нэр гадаадад одоо IMPC хятадын компанид одоо оюутлогоос олон зуун сая долларын ингээд юм төлөөл байгаа. Тэгээд маргаан үсээд ингээд өргөчтэй. Яг энэ асуудлыг шийдэж чадах юм уу? Ямар төлөвлөгөөтэй байгаа юм? Дараа нь энэ гадаад хэргийн яам юм уу? Эдийн засгийн хөгжлийн яамнаас юу асууя? Энэ Узбектэй хийж байгаа барааны хөнгөлтийн хэлцээр, Солонгостой хийж байгаа эдийн засгийн түншлэлийн хэлцээр энэ талаар. Тэгээд дараа нь минут тусч байгаа учраас зөөвч овоотой холбоотой энэ төслийг эрчимжүүлээс энэ талаар мэдээлэл өгөөч. Ураантай холбоотой. Ийм асуултууд байна. Баярлалаа. За хууль зүйн сайд дуудъя. Эрчим хүчний сайд найдлан хариулж бай. Гадаад харилцааны сайдаас асуусан. Өөр? Уул уурхайн сайд. За найдлан сайд хариулъя. Эрчим хүчний сайд. За эрх төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэр эрчим хүчний үн тарифыг индексжүүлэх талаар асуусан байна. Энэ дээр нэг тодруулах хийхгүй болохгүй. Эрчим хүчний яам болвол эрчим хүчний үн тарифыг хариуцдаггүй. Хараат бус тусдаа институт байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг. Эрчим хүчний зохицуулах хороо үн тарифыг өсгөх, бууруулах, салбарын хөгжилтэй уялдуулаад зах зээлийн хандлагатай уялдуулаад зохицуулах үүрэгтэй байгаа. Энд эрчим хүчний зохицуулах хорооны сүхэн байвал бас хариулуулах зохистой байна. Зүгээр үн тарифын хувьд бол товчхондоо хэлэх юм бол
хамгийн түрүүнд нэмэх хасгахээс өмнө өртгийг нь бууруулах, илүү зардлыг нь танах, захимжуулах, нөгөө ярьдаг элдв хулгай зэлгий байдгийн бол тэрийг нь үгүй хийх, иймэрхүү байдлаар өртгийг нь эхлээд хамгийн бага түвшиндээ байлгах бодлого барьж байгаа. Түүний дараа мэдээж хэрэг өртгөөс нь хит бага үнэтэй зарж явах юм бол үнэтэй нь уялдуулах ёстой гэсэн бодлого барьдаг. Зүгээр яг эцсийн үнийг тохируулгыг, тарифын тохируулгыг эрчим хүчний зохицуулахаар хийдэг юм а. Эрчим хүчний зохицуулахаар бол хариулт сайн байна. За тэр 5-7 дулаан цахилгаан станцын хувьд үнэхээр үнэн олон жилийн турш бүтэхгүй ярьсаар хагаад ерөөсө бүтсэн юм байхгүй, болсон юм байхгүй ингээд дууссан байгаа. Энэ дээр бол ямар ч гэсэн өмнгийн говь оюутлогын хэрэгцээг хангах хуйцаар эрчим хүчний шинэ өхөөс зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ дээр бас тодруулсныг хэлэх юм бол дулааны станцын хажуугаар тэр их сэргээгтийн эрчим хүчний нөөц байхад сэргээгт эрчим хүчний нөөцийг ашиглах бас шийдлүүдийг судалж байгаа. Энэ дээр бол богино хугацаанд бас шийдэл гаргаад хослуулад явна гэсэн бодолтой байгаа. За зөвч яваа. Ажил үйлдвэрийн Эрдэс Монгол компани хэлээ. За ажлын хэсэг 4 дараад нь хууль зүйн сайд бэлдэж байгаарай. За Инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Зөөвч яваа төсөл хөрөнгө оруулалтын гэрээн хүчин төгөлдөр болсон 2 сарын дундуур. Тэгээд одоо үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож байна. Хамгийн сүүлд байгаль орчны үнэлгээ нь хийгдэж дуусаад ингээ эхэлсэн. Энэ жилдээ 150 орчим сая долларын одоо зарцуулалт хийгднэ гэж хүлээж байгаа. Тэгээд камп, за нөгөө дид үтцүүд, бусад зүйлүүд нь ингээд эхлээд явна. Тэгээд ажил бол хугацаанд явж байгаа. Одоогийн төлөвлөгөөгөөр 28 оны 4-р үрлэлд ашигт нь оруулнаа гэд хүлээж байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр болсон, ажил эхэлсэн гэж ойлгож байна. За амар сайхан сайд хариулъя. Авилгалын индекс хэрхэн яаж бууруулах, авилгалтаа яаж тэмцэх талаар. За авилгалын асуудлыг анхаарч ажиллаж байгаа холбогдох хууль байгууллагууд мэдээж авилгалын индексийг ахиулах энэ ухралсан одоо энэ чинь бараг 10-аар ухарчаад байгаа учраас холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авилга хийх ахуйл албан тушаалын асуудлуудыг одоо урьдчилан сэргийлэх чиглэлийг нэгдүгээр тэрчимжүүлнэ. Хоёрдугаарт энэ чиглэлээр бас ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгавар, засгийн газрын одоо бодлогын хүрээнд бүх талын оролцоотой авилгыг бууруулах ажлуудыг эрчимжүүлэх ажлууд хийгдээд эхэлж байна, явж байна. За хоёрдугаарт энэ шүгэл үлээх тухай хууль байгаа. Шүгэл үлээх тухай хуулийг засгийн газраар хэлэлцээд улсын хурлд өргөн барих бэлэн болсон байгаа боловч энэ хуулийг За гүйцэтгэд хариулчихъя. Амар сайхан сайдын микрофон. шүгэл үлээгчийн тухай хуулийг өргөн барихтай холбоотой асуудал дээр бид бас нэлээд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа. Шүгэл үлээгчийн тухай хууль өөрөө энэ авилга албан тушаалын хэргийг илчлэхээс гадна асуудлыг бас улс төрийн хэрэгсэл болгож болохгүй. Альва шүгэл үлээж байгаа шүгэл үлээгчийн эрх өөрөө бас хариуцлага хамтдаа явах ёстой гэж үзэж байгаа учраас энэ өргөн барих асуудлыг ойрын хугацаанд тодорхой болгож бас мэдээлэл өгнө гэж ойлгож байна. За Жадамбагийн хөрсөд нэмж хариулъя. За энэ авилгалын индексээр манайх 24-нд 33 он аваад 114-т байсан. 25-нд ухраад 31 он аваад 182 улсаас 124-р эренблэгдсэн. Тэгэхээр энэ 10 хэдэн байрын ухралт үүссэн. Тэгэхээр бид нар буцаад өсрөөднийх урд гарах мэдээж зорилготой байна. Гэхдээ бодит төвшин өнгөл урагшлаад эхний ээлжийн тэр 24 оныхоо 33 оноонд хүрэх л их чухал байна. Transparency International манад ингээд ийм 6 зөвлөмж өгсөн.
Энэ төрийн үйлчлэгээ төсвийн хяналт ил тол байдлыг сайжруул, иргэний нийгэм болон шүүл билэгчийг хамгаал, авилгалын хорхогчдыг шударгасанд хүрэх боломжоор ханга, улс төр дэх зүү бус нөлөөллийг зохицуулах, өндөр түвшний авилга болон хууль бус санхүүгийн урслаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлага тооцох гэх мэтийн үнэлгээнүүдийг өгсөн. Тэгэд энийг хэрэгжүүлж манай авилгалын индекс сайжирна, авилгатай их тэмцэл. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Найдлаа сайд дээр тэр би харин энэ 5-7 цахилгаан станц дээр дулааны гээд бичсэн саяын таны хариултаас бас сэргийлэх байж магадгүй юм шиг одоо хариулт сонсогдлоо. Тэгэхээр энэ дээр дулааны гээд биччихээр дахиад эн чинь явахгүй ийм асуудал болох юм биш үү гэдэг нэг ийм асуудал байна. Тэгээд энэ нөгөө гадаад худалдааны хилцээр Узбектэй хийж барааны хөнгөлтийн хилцээр, Солонгостой хийж эдийн засгийн түншлэлийн хилцээрийн талаар асуусан. Энэ дээр хариулт авъя. Түрүүн хууль зүйн сайдаас энэ авилгалтай холбоотой индекс дээр энэ шүүхээр энэ авилгалын хэрэгүүд шийдэгдэхгүй яваад байгаа. Яригдал байдаг, үнэн худлаа нь мэдэгдэхгүй. Тэгээд энэ асуудлыг шийдэгддэг байдлаар одоо ямар шүү ахиц дэвшил өөрчлөлтүүд одоо төлөвлөж байгаа тэр талаар мэдээлэл өгөөч гэсэн ийм асуултууд байсныг нөхөж асууя. За 4 номерын микрофон ажлын хэсэг хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны худалдаа эдийн засгийн яамтай ажиллагааны бодлогын газрын дарга Эрдэнэтийн байна. За Узбекистан улстай байгуулах хөнгөлөлттэй худалдааны хилцээрийн хувьд бол айлын талаас худалдааны хилцээрийн төсөл болон барааны жагсаалтыг бол ирүүлсэн байгаа. 94 барааны жагсаалт ирүүлсэн байна. За манай яамны хувьд 7 хот холбогдох яамд бол агентлагуудыг оруулаад ажлын хэсэг байгуулсан байгаа. За манайхаас урьдчилсан байдлаар бол 102 барааны жагсаалт урьдчилсан байдлаар гаргасан байна. За ажлын хэсгийн хүрээнд бол бид нар судалгаагаа эцлэхээр байгаа. За дээрэс нь нөгөө барааны жагсаалтаа хоёр талын барааны жагсаалтаа эцлэхээр эцлэж одоо хилцээ хийх ийм ажлууд явж байгаа. За Солонгосын хилцээрийн хувьд бол өнгөрсөн хугацаанд бид нар 4 удаагийн одоо хилцээг бол хийсэн байгаа. За 5 дахь үештний хилцээг бол ойрын хугацаанд 6 дугаар сарын дундуур бас хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. За хилцээрийн хувьд бол одоогийн байдлаар 17 бүлэг бүхий ийм хилцээр байгаа. За урьдчилсан байдлаар бол бүлэг тус бүрээрээ бол одоо ахиц дэвшлүүд гараад явж байна. За бид нар ажлын За гүйцэтгэд хариулчихъя. 4 номер. За бид нар ажлын хэсгийнхаа хүрээнд буюу том ажлын хэсгийнхаа хүрээнд 2 удаа улсын засгийн газрыг төлөөлөд явж байгаа төлөөллүүд хилцээгээ бол 5 дахь үештний хүрээнд хийн. Дотооддоо бол бүлэг тус бүрээрээ бас бэлтгэл ажлаа хангаад техникийн уулзалтуудыг бол ойрын хугацаанд хийхээр ингээ бэлтгэл ажлаа хангаад явж байна. Болсон хариулт. За Гамбатын хос хоёр. За найдлаа сайд, хууль зүйн сайд. За найдлаа сайд хариулъя. Тэр зөв дулааны цахилгаан станц байрна гэдээ олон жил явсан болоогүй. Гэхдээ тэр төсөл төр хувийн хвшлийн юм уу ингээд хувилбараар явж л байг. Тэрний хажуугаар нэгэн тэр нүрсэн тулгуурласан дулааны цахилгаан станц барих нь төвөгтэй байгаа бол төр өөрөө барих нь төвөгтэй байгаа бол хөрөнгө оруулагчдын хандлагыг ажиглах юм бол ер нь сэргийгдэхийн яагаад их усэр байж болохгүй вэ гэсэн судалгаа бид нар хийж байгаа. Сэргийгдэхийн их усэр бол хувийн хөрөнгө оруулалт хийгдэх учраас энэ төлөвлөгөөнд орох шаардлагагүй хизээд нээлттэй. Тэгэхээр энийг ингээд хосолсон байдлаар хэрэгжүүлээд аль илүү боломжтой, аль илүү хурдан үр дүнтэй байхыг бид нар хэрэгжүүлэхийг зорино. Тэгсний ачаар одоо оюутлогоо өмнө төршөөс авж байгаа тэр импортыг хязгаарлах, гарч байгаа валютын урсгалыг зогсоох тийм зорилготой одоо хувилбартай ажиллаж байгаа гэсэн. Амар сайхан сайд. За их төвшин гишүүнээс энэ авилгын асуудал хууль шүүхийн байгууллага дээр хэрхэн шалгаж байна гэж. Авилгатай дэмжих газар зүйр авилга албан тушаалын асуудлаар 145 хэрэг бас одоо шалгагдаж 45 шүүх хуулийн прокурорын байгууллага руу шилжсэн байдаг. За өнгөрсөн хугацаанд бас нэг юм төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шийдэгдэхгүй байна. Эсвэл одоо замхарч яах гэсэн асуудал байдаг. Тэгвэл энэ 16 төрийн өндөр албан тушаалтнуудыг асуудал хууль шүүхийн байгууллага шийдэгдсэн байдаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын гишүүд гэдэг. Тэгээ өнөөдөр энэ
хянан шалгах үйл ажиллагаанууд хууль хяналтын байгууллагуудаар шалгагдж байгаа хэрэгүүдийн явцын талаар бас та бүхэн байнга мэдээлэл авч байгаа учраас энэ чиглэл За Ганбатын хосоор их асуулт асууя. За